За сайн мэдсэн астрологч байна. За астрологч өнөөдрийн бичлэгээр order flow гэж юу юм бэ те? За forex арилжаа хийж байгаа. Бид нар одоо энэ order flow-ыг ашиглаад яг ямар баталгаажуулалтын өөрсдийн арилжаан дээр авч авах боломжтой байдгийг. За тэгээд тэхийн тулд ямар платформ ашиглах зүгээр вэ гэдэг дээр зөвлөгөө маягийн бичлэг хийх гэж байна. За тэгэхээр ер нь order flow гэхэр нэг хаахтар хэцүү хүн дээр ойлгох хэрэг байхгүй. Ерөнхийдөө бол энэ зүгээр л зах зээл дээр оролцож байгаа үйлдвэрчдийн захиалгын урсгалыг хэлж байна л гэсэн үг. Гэтэ одоо энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүс бол өмнөх бичлэгийг үзсэн байвал их зүгээр. Өмнөх бичлэг дээр бол би фьючерсийн талаар ерөөхдөө нь бас ер нь гол ойлголтыг ярьсан ба тий. Тэр нь юу ярьсан гэхээр forex зах зээл буюу одоо бидний forex зах зээл дээр тий төвлөрсөн нэг тийм бирж мэрж тэрийг хяндаг байгууллага гэсэн байхгүй одоо тэгэхээр тэр order flow буюу тэр захиал нийт захиалгуудыг хянаад нийт захиалгын эзлүүнийг харуулад бүртгэж аваад ингээд дамжуулдаг тийм юм байхгүй гэж одоо ярьсан шүү дээ. Харин фьючерсийн зах зээл дээр бол төвлөрсөн нэг бирж дээр бүх захиалга гэрээ контрактууд нь бүртгэгдээд тэрийг хянд шалгадаг. За одоо хаана бүртгэж байгаа гэхээр CME гэсэн тийм. За энэ бирж дээр бүртгэгдээ. Тэгээд цаашаа хянд шалгадаг бас нэг байгууллага байгаа шүү дээ. CFTC гэдэг тийш хянд шалгаад тэгээд бүх тайлбарын репорт нь хяналт тавиад юм бодод зах зээл байна л да арай том. За буюу том гэдэг нь одоо юу гэж юм хэрэг фьючерсийн зах зээл дээр оролцогч нар нь илүү том institutions ордерууд орж ирдэг тийм. Тэгэхээр тэр хяналт шалгалттай бүх гэрээ контракт нь бүртгэгддэг учраас тэнцэнээс бид нэр тэр захиалгууд ордеруудын мэдээллийг авч чадаа арилжаанд ашиглах боломж үүсэж байгааг нь order flow гэдэг юм л да. Одоо бодит order flow-ыг харах боломж үүсэж байгаа гэсэн. Тэгээ бид нэр forex дээр харж байгаа line graph дээр бол юу хардсан хэрэг ер нь бол зүгээр ингээд лаад харж байгаа шүү дээ. Мэдээж тэнцээ бол үн цэн яг ингээд эрэлт нийлэлтийн зарчмаараа тогтоо явж байгаа. Гэхдээ доторх одоо гэрээ контрактууд нь эртний хэмжээний хэн орж иж байгааг харж чаддгүй тийм. За фьючерсийн датан дээрээс бид нар харнаа гэдэг юм. За тэгээд ерөөхдөө ямар дата мэдээлэл хардсан бэ гэдгийг энэ бас багцтай харуулж байна л дээ. За market profile, volume ч гэдэг юм уу те footprint гэх юм. За чинээс volume гэхэд жишээ нь те хэдүүлийн MetaTrader ашигладаг. MetaTrader дээр одоо volume indicator гэдэг шүү дээ. Индикаторлогоор volume нэмчвэл бас нэг юм энтэй адилхан volume гараад ирнэ. Гэхдээ тэр яг бодит volume уу гэвэл үгүй шүү. Ханзаа яагаад гэж юм бэ? Тэр бол сая бас ярьсан шүү дээ. Forex зах зээл дээр тэр volume-уудыг тоолоор нийт эзлэгнийг яадаг юм байхгүй болохоор брокер дээрх volume бол зөвхөн техникний тоо хэмжээг л харуулж байгаа болохоос бодит volume биш үү. Харин энд futures-ээс бид нэр татаж авсан датан дээр үнэлгээ гаргасан volume гэдэг үл юу байх вэ? Тухайн энэ лаач гэдэг юм уу энд одоо энэ лаа бүтгэгт хичнээн хэмжээний захиалга орж ирсэн юм бэ гэдгийг те бүгдийг нь гэрээ контрактыг нь тоолоод гаргаж байгаа volume учраас илүү бодит volume гэдэг гэж ойлгох хэрэгтэй. За жишээ нь market profile ч гэсэн одоо volume analysis те яг тэр бодит анализ дээр хийх юм л энэ чинээс futures-ийн датан дээрээс order flow дээрээс ингээд харж игнэ гэсэн. За footprint chart гэдэг байгаа. Footprint chart бол юу хэлээд байгаа? Зүгээр ингээд LAN chart-нд LAN дотор яг хичнээн хэмжээний те ингээд хоёр хуваачаад buyer seller stand нь хичнээн хэмжээний ордер захиалгууд яг гэрээ контрактын хувьд ямар захиалга ингээд үүсэж байгаа гэдгийг бүгдийн тоо хэмжээг нь харуулж байгаа юм л. Тэгэхээр яг захиалга энэ LAN дотор хичнээн захиалга хийж харчих юм бол бас арилжаанд баталгаажуулалт авч болох гэдэг шүү дээ. За өөр юу харж байна вэ гэхээр энэ delta буюу одоо buyer seller аль нэг тавга хүчтэй байгаа юм байдаг мэдээлэл байна. За DOM гэдэг DOM-ын чартаас харж болно. DOM гэдэг маань юу гэхээр ер нь бол лимит ордеруудыг харуулж байгаа тийм чарт байгаа байхгүй. DOM дээр лимит ордер гэхээр манайх ойлгож байгаа шүү дээ. За юу хэлж шүү дээ. За жишээ нь Binance Center бол одоо хүмүүс ашиглаад бүгд мэдж байгаа. Binance дээр ингээд захиалгууд харагддаг шүү дээ. Buy талаас sell талаас. Тэгвэл энд нэг айхтар том захиалга байгаад нэг үдэлт тэрийг даах гэж бас нэлээд юм болдог шүү дээ. Тэрнтэй адилхан том захиалгууд нь хаана байгааг нь харуулдаг чарт гэсэн үг байхгүй. Тэгэхээр institutional-сын одоо томчуудын лимит ордерууд байвал тэрийг харчвал бид нар яг харилцаанд за энэ дэрийг тааш буцах боломжтой байна гэдэг юм баталгаажуулалт авах гэсэн. За гэхдээ бас тийм хуурах хөдөлгөөнүүд бас байдаг ш. Яг бүх захиалганд өмнө бодит ордерууд орж ирдэг гэж бас байхгүй л дээ. За иймэрхүү юмуд арилжаанд баталгаажуулалт аваад ашиглах боломжтой гэсэн үг байхгүй. За тэгээд жишээ болоод дараа нь ер нь тусдан бичлэг хийгээд яаж баталгаажуулалт авах болж үснэг тайлбар хийнэ. За тэгээ энэ order flow-ын chart-ыг үл яг хаана харах? Юун дээрээс харах юм бэ гэж.
За би нэг хоёрхан платформ санал болгож байгаа. Санал болгоод байгаа ч яах. Би одоо арай хэрэгтэй болов гэж хэлэх гээд байгаа юм л да. Эхнийх нь cluster delta гэдэг. За чи forex арилж хийдэг хүн те. За би бас нэг volume бодит volume харчих. Order flow-ийн бас датанд саяны ярьсан шиг те. Эднийг хараад баталгаажуулалт авчиг гэж байгаа. Дөнгөж эхэлж байгаа бол чи зүгээр энийг сонгож байгаа гэж. Яагаад гэж анхаар бусад тэр үнэтэй платформуд байна л да. Одоо Ninja Trader, Atas ч гэдэг юм. Арай мэрэгжлийн төвчний юмудаа. Тэрэн дээрх дататай яг адилхан датануудыг ер нь дийлинхийг харуулна шүү за. Гэхдээ ч яг futures дээр арилжаа хийх боломж бол байхгүй. Энэ дээр futures-ийн зах зээл рүү шууд арилжаа хийхгүй. Зөвхөн энэ бол яа гэхээр cluster delta маань өөр futures дээр нөгөө нэг том нэгдсэн том бирж дээрээсээ те датагаа аваад серверээр дамжуулаад хүмүүс рүү дамжуулж байгаа юм л зүйл байдаг л та. Тэгэхээр энийг ашиглахад бол эднэрийг бол бүгдийг харчнаа. Чи баталгаажуулалт анхан шатны төвшөнд бол хангалттай хэрэгтэй. Бодит зах зээл дээр бодит фьючерсийн зах зээлээр дата аваад шинжилгээнд ашиглаж боломжтой гэдэг. Гол нь яг энийг зөвлөд нөхөр хямдхан байхгүй. Үүний хувьд нөгөө үнэтэй платформудад бол хамаагүй хямдхан байна. За чи фьючерс дээр үнэхээр арилжаа хийя гэж бодъё те. Би арилжаа хийнэ. Тэгэх гэж байгаа. Тэгээд дээрэс нь одоо бас энэ дээр харагддаг бас чарт мартууд байна л да. TPO чарт ч гэдэг юм уу. Бас жоохон сул тал нь гэвэл хугацааны хувьд баг зэргийн хоцрогдолтой шүү. Миллисекундээр яригдана л да тэр хоцрогдол. За бас дом чарт гэх юм бол бас жоохон хүлээж авч орж ирдэг юм уу те. Тиймэрхүү сул талууд байна. Тэд нар мэдэрнэ одоо байд юм уу? Илүү давуу талтай зүйл ашиглая те гэх юм бол би чамд энийг зөвлөх гэдэг байгаа байхгүй юу? Optimus Futures гэдээ хайгаад үзээрэй. Тэгээ яг энийг зөвлөх гэдэг нь вэхээр энэ бол мэрэгжлийн төвчний платформыг өнгөө бас ашиглах боломжтой. Өнгөө гэхээр платформыг ашиглахдаа бол чи мөнгө төлөхгүй. Гэхдээ Futures арилжаа хийх аккаунтаа цэнэгэл хамгийн багадаа $500 цэнэгэлчихээ гэдэг шаардлага тавьж байгаа байхгүй энэ. Тэгээд яг энд яригдсан бүх чартуудыг одоо Gontower-тай адилхан тийм юм дээр харна. Платформ дээр бүгдийг харна гэсэн үг. Дээрээс нь TPO chart март харах, real time data, futures-ийн зах зээл дээр заавжуулах бүх датаг энд харах ашиглах боломжтой. Тэгэхээр нэгэнт тийм лиценз авахгүй те ашиглах хэрэг авах гэдэг бол чи одоо мэрэгжлийн төвчөнд арилжаа хийх гэдэг бол futures дээр арилжаа хийх гэдэг нь гэсэн үг шүү дээ. Тэгвэл бол энэ дээр $500-оор futures-ийн брокер дээр аккаунтаа цэнэглээд энийг ашиглаж байгаа гэж зөвлөх. Тийм биш зүгээр би forex арилж байгаа энэ надад зөвхөн юу хэрэгтэй те баталгаажуулалт хэрэгтэйг бол cluster delta ихэндээ хангалттай ш. Сарын зүгээр $7 л гэж байгаа те жилээр энэ 60-аар идэвхлээ бас ер нь гайгүй шүү дээ боломж бага үнэтэй гэхгүй. За тэгэхээр эднэрийг ашиглаж болно. Trading view дээр ч бас footprint-ийн юунуудыг харах боломжтой, order flow харах боломжтой те. За энийг бодох юм бол жоохон арай жоохон төлөв болохоос. Тэгэхээр платформуд зөндөө байгаа. Тэгээ биний санал болгох нь энэ хоёр байна л гэж хэлсэн. За өнөөдрийн бичлэг бол ерөөхдөө нэг иймэрхүү зүйл яригдахаар байлаа. За дараагийн бичлэгээр уулзлаа баяр таа.